Аль MBTI үерхэд хамгийн шилдэг вэ? Энэ 16 MBTI-г одоо би бүгднгийн tier list-ээр үнэлнэ. Ойлгомжтой миний хувьас. Тэгээд яагаад team sheet-ээр гарснаа бүгдийг тайлбарлаад тэгээд явцгаана. Уг нь би энэ нэвшлэгийг яг хийх гэжсэн. Тэгээд 5 минутын тусгарлага авах чад 20 минутын тусгарлага авчлаа. За, ENFJ-үүд бүгдээрээ их ажилсаг их хөдөлмөрч төрлийн хүмүүс байдаг. Ер нь их ENFJ талтай байх юм бол тэгээд их сайхан ааштай, их бусдын сэтгэлийг боддог. Жохон өөрөөрөө аашлах гад байдаг шин чанарууд бас байдаг. Жохон эготой байж магадгүй. Гэтэ хизээч тийм айхтар миний зөв чиний буруу гэсэн төрлийн эго ш. Тэгэхээр ер нь бол S tier эсвэл S tier л баг та. За, ENFP байна. ENFP бүгдээрээ хамгийн сайн давуу тал нь гэвэл бүгдээрээ их нээлттэй, их хөвгчлөлтэй, яриасыг хүмүүс байж болно тий. Гэхдээ миний хувьд бол ер нь бол таарахгүй их нэг дээгүүр бол байхгүй сигээр л байх. Тэрхий замраагүй гэж боддог. За, ENTJ байна. ENTJ ер нь бол C хавцаал орох бах. Бүгдээ амар босси байж магадгүй. Ер нь ENTJ эмэгтэй хүмүүсийг ховор байдаг. Өөрийгөө ENTJ гэж бодож байгаа. Тэгээд эмэгтэй хүн бол ер нь л ENTJ биш байх. За тэгэхээр гэхдээ ENTJ байдаг эмэгтэй хүмүүс их босси байдаг. Их хүйтэн. Тэгээд их гадуур их хатуу хамгаалттай юм санагддаг. Тэр өрнөс ир орно. ENTP эмэгтэй хүмүүс бас их олдоод байдгүй. Олдож олдохтой ер нь ENTP их хэрүүлж төрлийн хиг хийдэг их олон талаа хөхтэй хүмүүс байдаг. Гэтэ ер нь дотроо хэцүүлсэн байдаг гэж боддог. Гэтэ би зэж тэрийг харж байгаа юм чинь их олон ENTP. За бүгд ер нь за C-ийн дээр л авцаах. За ESFJ байна. ESFJ бүгд их сайхан зантай. Яг энтэй ер нь л их ойролцоо. Энтэй гэж ENFJ-тэй. ESFJ их бүгд их зөөлхөн ааштай. Тийм, жоохон нээлттэй даралтай. Хүмүүсийн сэтгэлийг их боддог. Тийм хүмүүс байдаг. Заримдаа өөрийгөө хүндлэх хэмжээ нь итгэх бага. Өөрийгөө бусдын төлөө итгэхийг их зориулах төрлийн хүмүүс байдаг. Тэр нь заримдаа жоох асуудал болж магадгүй. Ер нь бол миний хувьд A эсвэл S л баг. За, E-д оруулъя. ESFP байна. ESFP бол их нээлттэй. Сайнаар хэлэх их нээлттэй. Муугаар хэлэх их олон лам ярьсан их яриа хүмүүс байдаг. Надад ерөөсөө тэр таалагддаг. Ойлгомжтой. Бусад хүмүүс таалагддаг гэж магадгүй. Тэгэхээр D рүү орууллаа. Ер нь их нээлттэй их олон лам байдаг. Гэтэ ер нь бол хөгжилтэй. Гэтэ хөгжилтэй хэрэг байхгүй. За, ESTJ байна. ESTJ хитрхи боссы хитрхи муухайштай байдаг. Тэгэл болоо. Ер нь хитрхи хүйтэй ааштай. Тийм хүмүүсийн нурт хүмүүс. Одоо би бол тийм ч цөндөрөө мөндөрөө юу ч гэдэг л. Би эсвэл тий. За, ESTP байна. ESTP яг ENTP-тэй адилхан. Гэхдээ зүгээр л арай дор тий. ENTP-г бүх салдлыг нэмээд эдэн сул тал агуулсан. Ер нь бодож ямар ч давуу тал алга. Тий, баярлалаа. За, INFJ байна. INFJ онлын үед ер нь их сайн байх ёстой гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ INFJ хүмүүс яг хувийн туршлагаас хэлэхэд бол хувийн туршлага нэг их байхгүй тий. Тэгэл бол хувийн туршлагаас хэлэхэд их үед нь эсвэл ер нь ISTJ шиг их хааштай байдаг. ISTJ гэдэг хэрнээ хувийн тааштай. Тий. Тэгэхээр гэтээ яг сонссон юм да гэд S эсвэл A-ийн дээр оруулж. There we go. За, INFP байна. INFP-чүүд их сэтгэл хөдлөлтөй авцыг ойлгох хүмүүс байдаг. Би тэрийг муугаар хэлээгүй. INFP хүмүүс зүгээр л их сэтгэл хөдлөлтөй авцсан. Их ойлгох хүмүүс байдаг. Би тэгээд тэрийг орч муугаар бол хэлээгүй. Тэ? Ойлгоход бол асуудал байхгүй гэж би бодож байна. Баярлалаа. Тэгээд ер нь их зөөлхөн сэтгэлтэй. Заримдаа өөрсдөө сэтгэл хөдлөлт их автчихдаг. Жохон тэр талаараа тиймэрхүү байдаг. INTJ хүмүүс ер нь их ховор байдаг. INTJ эмэгтэй хүмүүс. Хэрэг өөрийгөө INTJ эмэгтэй хүн гэж бодож байгаа л INTJ эмэгтэй хүн биш байх магадлал их өндөр. INTJ-үүд ISFP-тэй их эндүрдэх магадлал их өндөр байдаг. Хоёрдугаар. За, тэгэнгүүт INTJ ер нь бол их тажиг байна шүү дээ.
Ер нь 80 TJ-ийг шүүмжлээд хэлээд байх нэг юм бол алга. Ер нь их туршлагаас алхад их дэжгүй ааштай, их буйр суурьтай, тэг их буйр суурьтай гэж хоёр дуудаа хэлжлээ. Их ажисаг, их гүнзгий боддог тиймэрхүү хүмүүс байдаг. Баярлалаа. INTP байна. INTP хүмүүс их хөвгчлөлтэй. Би яг тийм романтик үерхлийн харьцаанд би яг нэг INTP хүмүүсийг олж байгааг. INTP хүмүүс их залхуу, их замбраагүй төрлийн хүмүүс байдаг юм шиг байгаа юм. Гэхдээ би бол яг өөрөө бол тэр талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ их сайн сонссон. Тэгэхээр A руу оруулчихъя. За ISFJ байна. ISFJ чинь ер нь бол бүх зүйн хамгийн шилдэг MBTI type-уудын нэг баг. Миний яг энэ ярианы хувьд бол ISFJ ер нь их дэжгүй. Ойлгомжтой чиний яг ямар MBTI-аас байхаас ч хамаарат яг ямар MBTI-тай тохирох чинь гарч ирнэ. Тэрнээс маш олон зүйлүүд нөлөөлж болно. Гэхдээ миний хувьд бол ISFJ их зөвлөх ааштай. Тэгээ бусдыг боддог. Их илүү дутуу үг байхгүй. Гэхдээ илүү дутуу үгтэй хоёртой үгтэй гэдэг тийм. Гэхдээ хамгийн гол суурь байдал нь тийм тайван хүмүүс байдаг. За ISFP байна. ISFP бол их замбраагүй, их залхуу төрлийн хүмүүс байдаг. Тэгээ sorry not sorry. Дэ навцал орохдаг залхуу. Тэгээд их уран бүтээлч гэж ордог. Гэтэ миний хувьд бол би ерөөс тэр байдлыг хүндэлдэг. Гэтэ их хөвгчлээ санагддаг. Гэхдээ ер нь бол тохирддог. Баярлалаа. ISTJ уг нь л их дэжгүй байх ёстой юм санагддаг ч гэсэн яг ISFJ-гийн зүгээр logical хэлбэр гэж бодогддог ч гэсэн тэр жижигхэн ялгаа их том ялгаа гаргадаг. Тэр жижигхэн өөрчлөлт том ялгаа гаргадаг. За баярлалаа. Тэгэхээр их муухайштай санагддаг хамгийн гол нь яг ESTJ-тэй адилхан. Гэхдээ муухайш нь тийм нэг хорон сатагтай муухайш зүгээр л яг хүн хоорондын харилцааны урлагийг хангалттай сураагүй юм санагддаг. Тийм чадвар сурч байгаа юм бол их дэжгүй байх. Гэхдээ яг logical TE-тэй байдаг. Тийм тэр нэг жоохон хүйтэн байж магадгүй. За тийм байна. За ISTP байна. За. Яг одоо дараагийнхаа бичлэгийг хийгээд маргааш нь постлно. Тэгэхээр илүү олон views авна. Бичлэг таалагдсан бол лайк дараад, хэрвээ MBTI чинь энэ 5-ын аль нэгт орсон бол лайк дараарай. Тэгээ subscribe дараарай. Өөр хэлэх зүйл гэвэл комент өчүүлсэн сэтгэлдээ үлдээж болно. Би бүгднийг уншиж хариулт үлдээн гэж амлаж чадахгүй. Гэтэ бүгднийг нь уншия. Өөр хэлэх юм гэвэл би дараагийн бичлэгээрээ яг аль MBTI хамгийн financially их бизнес үед амжилттай явах вэ гэдэг талаар бичлэг